Music. Самсон үзэгчтэй. Beatles Music-ийг үзэж байгаа үзэгчдээ энэ өрөө мэндийг хүргэе. За Beatles Music нэвтрүүлгийн хамт олон Connie Talbot-ыг онцлсан байгаа. Клип болонгаар бол Connie Talbot-ийн нэг сайхан клипийг та бүхэнд хүргэх байгаа. Мөн 7 булангаар нь 7 булангаар юу гарах вэ хэлмээ. За 7 булангаар гитарыг бол дандаа камертоноор хөгөлдөг. Тэгээд яг үзэгчтэй камертонгүй гитарыг хэрхэн стандарт хөглөх вэ гэдгийг манай багш маань заах байгаа. За ер нь бол энэ аргыг бол дандаа камертоноор хөгөлдөг шүү дээ, тий. Тэгээд ер нь гараараа сонсголоор хөглөн гэсэн үг шүү дээ. За Star Chart болон маань та бүхэн мэдээж хүрнэ. Star Chart булангаар түрүү жилийн шилдэг хүүхдийн 5 дууг шалгаруулсан байгаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Alpha Motors. За ингээ бүгдээрээ Beatles Music нэвтрүүлгийн шинэхэн ертөнцөөр хамтдаа айлцгаая. Beatles Music. Та бүхэн Beatles Music-ийг үзэж хэрэг шидтэн хурж ирээд та нарын нэг хүсийг биелүүлэе гэвэл мэдээж том болохыг хүсэх байх тийм үү? Харин би эргээд хүүхд талахыг хүсэж байна. Үзэгч та Монголын хүүхдийн хөгжмийн хамгийн анхны нэвтрүүлгийг үзэж байна. Энэ бол Beatles Music. Бидний шихэр тавтай морил. Хүүхд бүр хөгжмийн боловсрал хэрэгтэй. Бид үнийг дэмждэг. Амьд хөгжмийг Beatles Music гэсэн. Beatles Music нэвтрүүлэг клип булангаар үргэлжлэж байна. За өнөөдрийн клип булангаар Британий авьяаслаг дуучин охин Connie Talbot-ийн сайхан клипийг та бүхэнд сонирхолтуулах байгаа. Бас та бүхэнд товчхон мэдээллийг та бүхэнд мэдүүлэх байгаа шүү үзэгчтэй. За Connie Talbot нь өөрөө авьяаслаг охин байгаа. Анх 2007 онд авьяаслаг британчуудад ороод 2 дугаар байранд орлоо. Тийм хаа юм маш их авьяаслаг охин. Тэгээд ер нь бол YouTube дээр 30 сая үзсэн байна. Маш их том клипийн. Тий Connie Talbot 7 настай авьяаслаг британчуудад ороод 2 дугаар байранд орно гэдэг чинь маш том амжилт. Ер нь бол явна чангарсаар Justin Bieber-ийг дүүцгүүц хэмжээтэй болох байхаа тий. Том болоод маш алдартай дуучин болох байх гэж би өвдөө бодож байна. Ер нь бол Британаас ер нь бол маш их гоё дуучинууд гарч ирэх юм ба тий. Бас маш авьяаслаг элвчин гэх мэт маш олон хүмүүс төрдөө шүү дээ. За ингээ бүгдээрээ Connie Talbot-тойгоо танилцсныхаа дараа клипийг хүлээн авч үзтгий. онд 6хан настайд авьяаслаг британчууд нэвтрүүлэгт оролцсон. Уянгалаг хоолоогоороо үзэгч олныг уйрааж байсан бяцхан охин бол яа харахгүй Connie Talbot. Connie 2000 оны 11-р сарын 20-нд төржээ. Түүнд дуулахыг хинч заагаагүй. Энэ жилийн хувьд Connie 1 сая гаруй паундын орлого олсон байна. Connie 2008 оны 6 сард анхныхаа синглийг гаргасан бөгөөд синглийн нэр Three Little Birds буюу 3 бяцхан шувуухай. Сонирхолтой түүний YouTube сайт дээрх бичлэгийг 30 сая гаруй хүн үзсэн гэсэн тооцоо гарчээ. Харин 2008 оны 11-р сарын 24-нд тэрээр 2 дахь цамаг болох Connie Talbot's Christmas Album цамгаа гаргаж дуу хөгжмийн ертөнцийн жинхэнэ оргилтонд хүрсэн гэж хэлж болно. Энэ цамаг нь дэлхийдээр 250 мянган хувь борлогджээ. Connie Talbotтэй Rainbow Recording дуу бичлэгийн студид гэрээ байгуулж түүний анхны Over the Rainbow цамгийг нь гаргасан юм. Энэ цамаг нь 2007 оны 11-р сарын 26-нд худалдаанд гарч түүнд маш их амжилтыг авчирсан. Түүнийг зөвхөн Их Британь төдийгүй Европ, Америк, Аз тивүүдийн олон үзэгч хүүхдүүд мэддэг. Тийм ч учраас түүнийг 5 твт алдартай охин гэж нэрлэх болсон юм. Үзэгч та бүхэнд иргэн түүх сануулхад авьяаслаг британчууд 2007 шоу нэвтрүүлгийн төгсгөлийн шатанд үлдсэн. Тэрээр анх оролцсон цагаасаа л эхлэн шүүгчдийн нэг болох Амандаг байнга уйлуулж байсан юм. Мөн тэрээр саяхан Toys for Tots үйл ажиллагааны хүүхдийн төлөөлөгчөөр сонгогдсон юм. Marin Toys-ийн дэд ерөнхийлөгч Bill Green мэдэгдэхдээ
Todd Sang-ийн Marin Toys нь Connie шиг залуу төлөөлөгчтэй болсондоо маш их баяртай байна. Амьдралын боломжгүй аав ээжгүй гэх улмаас Крисмсийн баярын улирлыг тэмдэглэж чаддгүй мянган хүүхдүүдийн талаар олон нийтэд мэдээлэхэд хүмүүсийг тоглоом авах болон хандив өргөхөд Connie бол тусалж чадах цорын ганц бяцхан од юм гэж тэрээр хэллээ. Түүний сахиусан тэнгэр шиг дүр төрх дуу хоолой нь хүүхдийн цэвэр ариухан байдлыг хүмүүст сануулхад тус болно гэдэгт итгэлтэй байна. Бид Connie-г маш их мөнгө цуглуулж хүүхдийн төлөө сайн сайхан зүйлийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна гэж тэрээр хэлжээ. Children gaze over mouths taken by